сайн байна уу? Орой минь за ойр лайв хийгээгүй камера байрлуулах гэж аваад нэлээд удчихлаа. За сайхан амарцгаах гэж байна уу? Сайн уу? Мөх гэрэл ойр дуулцаагүй юм байна. За сайн нэргүү, сайн ууламаа. Рамын ганц цэг. За нэлээ офсээс орж ирсэн чи. Өглөө болоод нүүрэн дээр гэрэл тусаад, биш нар тусаад. Тэгэд өөр газраас орж ирэхээс аргагүй боллоо. За ойр лайв хийсэнгүй та бүхэнд асуулт байна уу? Ерөнхийдөө өнөөдрийн сэдэв бол харилцааны тухай, trauma харилцаанд яаж нөлөөлдөг вэ гэдэг тухай байгаа. Ер нь хүний харилцаа тэр зөнд хосын харилцаа хамгийн эдрээтэй зүйлсийн нэг байдаг. За мөх гэрэл заад л байна. Сайн байна. Тэр хосын харилцаатай, магадгүй ажлын харилцаатай холбоотойгоор эсвэл өөртөө итгэх итгэл, тийм ээ. Хэлэх үгээ, үзэл бодлоо, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх тухайд асуулт байвал хариулъя. Учир нь эндээс би баахан юм яриад байдаг яг нөгөө хүний тулгамдсан асуудалд хүрээгүй байвал жоохон хэцүү талтай. Манай гадаа юу болж байна? Таад харуулах уу? Цонхны ихтэй ялаа шумгалны хамгаалалтаа болохоор сайн харагдах нүггүй юу? Манай энд бараг 100 болоод хуршууд энэ усан сантаагаа ажиллаж байгаа шиг байна. Ялаа шиг гараад ирэн бүгдээрээ. Усан сандаа тойроод иргэлдээд шоудаад. Манайхын хайдаа хамгийн амар тайван нь. Бусдад нь ингээд тойроод дандаа шоучод. За шоучтайсаа харуулсан шүү. Камера эргүүлээд. За эхний асуулт байна тийм үү? Хүүхдийн trauma хэрхэн арилгах вэ гэж аа. Хүүхдийн trauma тоглоомын аргаар хэдэн настайгаас хамаарна. Хүүхдэд ярилцах бол төгсөлийн сүүлийн асуудал тийм ээ. Эхлээд тоглоомын аргаар хэлэхэд хэлж чадаагүй, үйлдэх гээд үйлдэж чадаагүй зүйлсийг нь гүйцэлдүүлэх. За тухайлбал ямар төрлийн trauma гэдгээ бичээд өгвөл илүү тодорхой хариулж болно. Тухайлбал эмнэлэгтэй холбоотой хүүхдүүд их trauma амсдаг штэ. Гэтэл энийг судалгаагаар ч юм уу одоо ялангуяа хүүхд насны таагүй дурсамж тал дээр, тохиол тал дээр оруулаагүй байдаг. Гэхдээ түгээмэл, маш түгээмэл. Тухайлбал эмнэлгийн орон дээр том хүмүүс хүч хэрэглээд тийм ээ байрлуулад гар хөлийн хүлээд тариа хийх. Энэ бол ингээд trauma өсгөж үйл явдал болж байгаа байхгүй. Тэгээд дараа нь эмнэлэг харангуйтай айц цугтаадаг болох тийм ээ. Trauma-наас үүдэлтэй одоо зан дадал тогтчихж штэ. Тэгэхээр энэ тохиолдолд яаж одоо trauma-г арилгадаг вэ гэхлээр мэрэгжлийн хүмүүс л тоглоомын аргаар. За тухайлбал тухайн эмнэлгийн нөхцөл байдлыг тий эмнэлгийн ор тавиад хүүхэлдэйнүүдийг нь тавиад өөрийг нь тавиад дүр тоглох тийм ээ. Ээж аав нь байгаа, тасран хамгаалагч нар нь за тэгээд терапевт одоо сэтгэл засалч нь байгаад хяналтыг буюу удирдлагыг тэр хүүхдэд өгөх. За тоглоомоо одоо хүүхэлдэйгээ эмнэлгийн орон дээр байрлуулъя. За чи байрлуулъя гэвэл яаж байрлуулах вэ гэдэг ч юм уу тийм ээ. Дараа нь ээжийг, аавыг нь байрлуулъя гэдэг ч юм уу. Тэгээд хэрэг болохоор ойлчээ байрлах уу гэдэргээд тэгээд
үнэхээр мэдрэлийн систем болохгүй цухтаасан хэрвэл цухтаах боломжийг олгох. Цухтаахтаа буцаад зүгтаад ээж аав дээрээ ирээ тэрвүүлж байгаа, таавшруулж байгаа тэр боломжуудыг олгох. Өөрөөр хэлбэл эмнэлгийн орон дээр гараад маш хүчтэй хэцүү байдалд ороод одоо ингээд паникт өртсөн чинь таавшруулж чадаагүй өндөр төлөвт одоо мэдрэлийн систем хэд төвчээд өндөр болоод тэрнээс хин нэгэн хүн дэмжлэг үзүүл таавшруулж чадаагүйгээс болоод мэдрэлийн систем шууд хаалт уналтанд хөлдөг төлөвт ороод тэгээд мэдрэмжээс таслагдаад тэрийг нь trauma гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар хүүхдэд буцаагаад хяналтыг нь өгөх, сонголтыг нь өгөх замаар тэр хүүхдийн trauma-г арилгаж болдгоо. За автомашины усал эдэр гэдэг юм бол арай өөр болно л да. Автомашины усалтай холбоотой бол илүү тухайн ослыг ингээд нөгөө фриз төлөвт хөлдөөж яагаад тийм ээ юу болсныг нь ингэж хөлдөг бүгднийг нь хөлдөөж байж агаад тэгээ өвгтэй ажиллахгүй илүү биетэй ажиллана. Би дээр байгаа шинж тэмдгүүдтэй би дээр үлдсэн тэр идэвхжлүүдтэй ажиллах замаар тэгээ хөдөлгөх дөө аваа гаргах зөөлөн дэмжлэг үзүүлэх замаар гаргаж ирнэ л дээ. Хүүхд бол маш амархан травманаас гардгөө. Том хүмүүс, эргэн тойрны хүмүүс нь уучраа болоход бол хүүхдүүд аянда сайхан дэлгэрээд ирдэг. За би ажлын харилцаанд ялангуяа мөнгө олох тал дээр өөрийгөө үнэлж чадахгүй байна гэж байгаа. Мөнгө олоход мөнгөтэй холбоотой мэдээж атгэл өнөмшлүүд нь байхаасаа гадна мөний trauma байж байдаг л да. Мөний trauma гэхэл мөнгөтэй холбоотой гэр бүл харилцааны асуудал байгаа хат их үүсдэг байсан ч юм уу тийм ээ. Тэнгүүд мөнгнөөс хүн автоматар татгалзаад эхэлдэг. За мөнгөтэй холбоотой мөнгө ингээ олсон чинь гинт алдаад эсвэл маш олон хүмүүс зээлж аваад хэзэж өгөөгүй бол эсвэл хүмүүс аяж авчин бага наснд ч өрөнд ороод тэрийг төлж чадахгүй хэцүү байсан болж юм. Эсвэл шудраг бус байдлаар мөнгө олсныг та мэдсэн тийм ээ ээж аав шудраг бус байдлаар мөнгө олж ирснийг та мэдсэн ч юм уу тэд зүйлсийг нь худал хуурмаг байдал үүснийг мэдэх ч юм уу тийм ээ гэх мэтчлэн маш олон төрлийн энэ бол зүгээр зах зах байх тийм маш олон төрлөөр мөнгөтэй холбоотой trauma үүссэн байдаг. Учир нь мөнгө бол хүний амьд үлдэх энэ хорвоо дээр илүү хоолтой мөр бүтэн явахад чухал үүрэгтэй зүйлсийн нэг. Үнэхээр амьд үлдэх инстинктийг хөдөлгөж чаддаг, биеийг тэр чигээр нь хөдөлгөж стресс төлж чаддаг хүчин зүйлсүүдийн нэг нь мөнгө байдаг. Тэгэхээр өөрийгөө үнэлж чадахгүй байгаагийн цаана мөнгөтэй холбоотой trauma байна уу гэдэг дээр ажиллах. Мөнгө гэж бодох төдийд мөнгөтэй холбоотой асуудал үүсэх төдийд таны бие дээр ямар реакц үүсэж байна? Амьсгаа чинь төвжигдэж байна уу? Бие чинь хаана ихтэй чангарал байна уу? Зүрх чинь төгсөж байна уу? Нүд ам чинь тогтож сууж чадхаа, хөдөлгөөнд ороод тогтож сууж чадхаа болж байна уу? Тэр trauma байна уу гэдгийг мэдэх амархан. Бие дээр хит чангарал, амьсгалж чадахгүй тийм чангаралууд, давчтан одоо мэдрэмжүүд үүссэн байх. Эсвэл огт юу ч мэдрэхгүй байх. Trauma гэдэг бол бие сэтгэл сүнс ингээд салчиж байгаа юм л да. Биесээ салчиж байгаа юм л да. Ялангуяа хүүхэд насны trauma их байсан бол disassociation буюу биесээ орчноосоо тийм таслагддаг болдог. За тэрэн тухайлбал хит их мөрөөдөл, magical thinking, daydreaming одоо хит хийсвэр мөрөөдөл төсөөлөл дотор амьдрах. Өдөр тутмын бодит амьдралынхаа амьдрал дээрээ буухгүй байх. Тухайлбал өөрийгөө арчлах, хумсаа авах тийм ээ. Нүрээ авгаах, шүдээ авгаах, өдөр тутмын гэр орноо цэвэрлэх тэр ажлыг юусоо тэр зүйлсийг огт тоохгүй, анзаарахгүй, мэдэхгүй тийм ээ. Тэгээд дандаа магадгүй ингээд том юм яриа л яваад. Энэ бол trauma-ны шинж. Тэгэхээр бодит байдлаасаа таслагдаад
мөрөөдөл дотроо амьдраад энийг бүтээчүүл ингээд болчихно гэд толгой дотроо л амьдраад байгааг энэ бас нэг шинж тэмдэг нь Роматай холбоотой шинж тэмдэг нь байдаг. Энэ нуулгүй хэлгээд монгол хүмүүст үнэхээр их түгээмэл харагддаг. Миний хувьд ч гэсэн тийм байсан. Эдгрээд эрхийн цагт харин яг бодит амьдрал дээрээ өдөр тутмынхаа амьдралын жижиг зүйлс дээр, зохион байгуулалтын дээр бууж ярьдаг л дээ. Энийг дэлгэрүүлээд ярих юм бол бээсээ таслагдана гэсэн шүү дээ. Тэр утгаараа өөрийгөө арчлах, наацахын унтах, цагтаа унтах, хоол ундаа зохицуулаад идэг. Бие мэд ингээд өвдөлт үүссэн бол тэрийг ингээд тасгал хөдөлгөөнөөр гаргачих. Гэх мэтчлэн наацахын бед хордох тухайд үнэхээр асуудалтай болдог. Зүгээр л уцаа ширтэл эсвэл ингээд зүгээр л дэшээ хараад хөвтэл эсвэл хүмүүсийн драма, хүмүүсийн асуудалд очиж наалдаал байнгын хүмүүс төвтөө байгаа л тийм ээ. Тэгэл өдөр тутмын өөрийн асуудал миний би яаж байгаа вэ? Би хаана байгаа вэ гэдэг тэрийг төвлөрч анзаарч чаддаг. Биес таслагдсан. Тэгээ явж байгаа л нэг өдөр өвчин тусах ч юм уу нэг өдөр юу болсон бэ гэж сэрэх хэрэгтэй л болдог л та. Тэгээ учир нь би чинь дандаа өөрсдөө таслагдчихсан. Стрессийн горимд тэр амьд үлдэх инстинктээр удирдуулаад чумнаар удирдуулаад яваад ахна. Үнэхээр доголдолтой буюу дотоод үндсэн эрхтнүүд чинь хэвийн ажиллаж чадахгүй явсаар хагаад үндсэн эрхтнүүдэд доголдол үүсгэлтэй. За троманы тухайд одоо хичээл заах чав шүү дээ. 4 удаагийн цуврал хичээр. Тэг би ингээ энэ тэндээс нь лайваар хичээлээр энэ тэндээс нь яриад байдаг. За мэдрэлийн систем хөтөлбөр дотор бол ганц нэг хичээл оруулж өгсөн байгаа. Гэхдээ цогцоор нь би юусоо огт зааж байгаа үгүй. Тэгэхээр энэ удаагийн сургалтаар хүмүүс цогц мэдлэг олгох хүсэлтэй байгаад байгаамаа. За ээж нь эмээ нас орсон гинэ. Ээж нь эмээ нас орсон бол одоо маш их ууга шуудал байна. Тэг хүүхэд наснда хайртай хүмүүсээ 22 тийм ээ одоо nurturing гэдэг шүү дээ. Бүр юм сэтгэлийн дэм өгөхт арай чадамжтай төрлийн тийм ээ асарч халамжлах хүмүүсээ алдчихаар ч аргагүй шүү дээ. Эмээ ээжийг санаж гашуудах, эргэн дурсах боломжийг олгондоо ярих, зураг зурах, цагаан айлгэх, юу гэж хэлэх байсан, ямар үйлдэл хийх байсан, ямар байсан тэр болгоныг нь гүйцэлдүүлэх, уйлах, тоглоомоор одоо эмээгийн дүр дорж тоглох, ээжийнхэн дүр дорж тоглох байж болно. Уйлах, тэр асар их уйлах, сэтгэлийн гүн юмнуудаа илэрхийлэх боломжуудыг нь олохын тулд та өөрөө тэр өөрийн хүн сэтгэл хөдлөл цугтаад идэг зүйлсийг нь өөр тулж үтсэн байвал их чухал. Өөртөө гашуудаг эрхийг олгодог байвал зүгээр. Тэгээ хайртай дотны хүмүүсээ алдна гэдэг бол насан туршдаа тэр хүүхдийн сэтгэл зүй юм бүрэн өөрчлөгдөж. Хэвийн байдалтай буцаж ороо гэж шаардах боломжгүй. Харин ууга шууг нь хүлээмжшөөрөх, зөөлөн дулаанаар хандах, ямар байна гэж асуух, тийм ээ. Хөл миний бодлоор одоо юунаас болоод тийм болсон мэдэхгүй байна. Гэтэ өмнө нь гаг байсан гэж би бодож байна. Ууга шуудалтай холбоотой манайх их ширүүн ханддаг юм шиг. Одоо ингээд суралцаад тахлаар уйлж болохгүй. Уйлвал хойд наснд одоо нэг саад хийж гэдэг ч юм уу те. Шашинлаг, бурханлаг үзэлтэйгээ холбоотойгоор хүний биед хүний жам ёсны сэтгэл хөдлөл цаанаас өвцөн тэр сэтгэл хөдлөлийг хаачаад байгаа. Уйлж болохгүй гэдэг. Тийм ээ, гимшиж болохгүй гэдэг. Уйлах цагтаа уйлах боломжийг олохгүй болохоор тэр мэдрэмж нь
удаан хугацаанд гацаад тэр мэдрэмжтэй удаан хугацаанд гацаад бүр их гацаанд ордог. Харин уйлах үед нь дэм үзүүлэх чухал. Уйлаад мэгшээд бүр байж чадж байгаа үед нь мөрөн дээр нь гараа тавиад байгалд очиод түшээ, тулаа, тэрврээд тийм ээ тэр боломжуудыг олгох. Тэгжээч уугашуу таалагдана. Тэгээ уугашуутай холбоотой чинь асар их хараасал явагдаж байгаа. Хайр байгаа. Тэр түүнийг түүнийг илэрхийлэх боломжийг олгоно л доо. Тэгэхээр жирийн одоо өдөр тутмын амьдрал дээр ч байгаа хүмүүс тэр сэтгэл зүйтэй чинь тулах боломжийг олгох, өөрөөс тулж чадаагүй зогтоож явж байгаа учраас ямар төвхтэй юм бэ гэж хүлээж авах учраас ялангуяа гүн уугашууд орсон хүмүүс байвал сэтгэл зүйн дэмжлэг авал зүгээр. Ялангуяа тэр уугашуутай холбоотойгоор мэргэсэн хүмүүстээр очивол зүгээр. За мөнгө олох ажил хүнд санал тавих гэхээр хөдөлж өгөхгүй айцтай байх шиг байна. Өгөхгүй бол яана гэж хайдаг ч юм уу. Эсвэл өөрийнхөө хийж байгаа ажлаа хүндлэх гэхээр багаар үнэлээд өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэх буюу ур чадвар чинь өөрийн гэсэн үнэлэмж чинь нэмэгдэх үед ажлаа үнэлэхэд илүү арай нээлттэй болно. Магадгүй ихэнх үедээ маш их мөнгө олох гэж их өндөр санал тавих гэж өөрийгөө зовоохын оронд ихэнх үедээ бага хүнээр бага төлбөртөөр үйлчлэгээ ч юм уу бүтээгдэхүүнээ магадгүй өөртөөгөө холбоотой учраас үйлчлэгээ тал юм ах шүү. Тэгээ үйлчлэгээгээ бага төлбөрөөр санал болгоод байна. Тэгээ бага төлбөрөөр ажил хийгээд мөнгө орж ирж байгаа. Өөрөлд мөнгөний нэг жоохон урсгал нэгдээд байна шүү дээ. Тэгээ хажуугаар нь тэрийгэ хийж байхдаа таны ур чадвар нэмэгдэн мөн үү? Би одоо өндөр төлбөр авах хэмжээнд хүрэхийн тулд өчнөө олон төлбөргүй уулзалт хийсэн байна. Өчнөө олон маш хямдхан зүйлсүүдийг хүмүүст өгчээсэн. Тийм ээ? Энэ нь цаана би өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэхийг зорж байсан учраас. Ихэнх үедээ мөнгө нь биш, ур чадвар нь чухал байсан. Ур чадвар өндөр байгаа тохиолдолд мөнгө хүмүүс дуртаяа төлдөг. Үнэхээр үн цэнтэй зүйл гэдгийг мэдж байгаа учраас. Ихэнх үедээ бага төлбөртэй өөр хийгээд мөнгөний урсгал нэг жоохон оруулж ирээд тэг хүмүүсээс санаа сэтгэлийг аваад сэтгэгдэл дээр нь тулгуурлаад хаана ямар сэтгэл байна тэрэн дээр нь тулгуурлаад өөрийгөө хөгжүүлээд ур чадвараа нэм. Таны ур чадвар өндөр байгаа тохиолдолд хүмүүс угаасаа амнаас ам дамжаад таны үйлчлэгийг санал болгоно. Тэгээд ирэхийн цагт мэдээж үнэ бага байгаар өсгөөд өөрийнхөө өгсөн одоо зах зээлийн хэмжээнд тийм ээ хүргэх гэж бодож байна. Тэгээ үн цэний асуудал гэдэг юм бол цаа талд чинь trauma байж болно. Тэрэн дээрээ ажиллаж болно. За удвал юу ч хиймээргүй үйлдэл хийхгүй гацаад байна яах вэ гэж байна. За би чинь биесээ салангад их олон удаан хугацаанд явжээ. Мэдрэлийн систем чинь гацаанд орсон байна. Фриз буюу хөлдөх хөшрөх төлөвт орсон байна. Энэ нь энергийн хэмнэлийн гором гэсэн. Одоо energy conserving юм үйлдэл хийхийн тулд та эрч хүч зарцуулна да. Тэр эрч хүчийг чинь гадагшин зарцуулахгүй дотоод эрхтэн чинь зарцуулахгүй болохгүй байна. Ганаж хэмнэхгүй бол чи баг ингээд амчин явчих гад байна гэд мэдрэлийн систем чинь цаанаас чинь мдээгүй байхад чинь зохицуулалт хийчихэд байгаа учраас та хөдлөхгүй байна. Тэгэхээр бед хуйлдах шалтгаан байна уу? Удаан хугацаанд олон цагаар амралт чөлөөгүй ажиллаад явцсан уу? Араасаа олон хүүхэд гаргасан уу? Гэр бүлийн хамаг ачааллыг нуруунд дээрээ тээж явж гэнэ үү? Удаан хугацаанд шин тэжээлийн дутагдалд орж явсан уу? Тийм ээ. Байгаль дэлхийд холбогдсон уу? Дандаа л эрэг электрон бүхий энэ Wi-Fi, Bluetooth бүхий орчинд удаан амьдарсан уу? Нар салхинд гарсан уу? Витамины дутагдалд орсон уу? Тийм ээ. Гэд
олон хүчин зүйлс нөлөөлнө. Үйлдэл хийгээд оюун майнд чинь оюунснаар чинь бол амьд үлдэх инстинкт хөтлөгдөд энийг хүүгээд энд үзүүлээд ийм юмыг хийчихье гэдэг нь шүү дээ. Гэтэл махан баяр чинь хүүе чи одоо намайг бодохгүй бол би унтарлаа шүү. Нөгөө цэнэгчин дуусаад унтраад харавлаа шүү одоо тий унаад өглөө шүү гэд зогсчод байна. Тэр махан биетэйгээ ажиллах. За ингээд энгийн өөрийгөө тордох тэр ажлуудыг хийхээс гадна үнэхээр хөтлөхгүй байгаагийн цаанд бас траума байж байдаг. Траума гэж юу нь бол бие сэтгэл салаад нэгэн цагт хөлдөөд хөшөөд хоцрохыг хэлж байгаа. Нэгэн үйл явдал дээр ч юм уу тийм ээ дурсамжин дээр. Тэгэл тэрийгэ дахин давтаал тэрэн зүг дээр дахиж орж ирэл бодлоор дахин бодогдоол магадгүй зарим хүнд бол pre-verbal буюу үгнээс өмнөх траума байж үгээр илэрхийлж чадахгүй. Гэхдээ бие дээр нэг тийм төгшөлт бачуурал эсвэл юу ч мэдрэгдэхгүй гөлийсэн намгүн байдал гэх мэтчлэн юу ч мэдрэгдэхгүй байдал гэх мэтлэр ингээд илэрдэг. Траума гэж үгээр илэрхийлж чадах зүйл ихэнхдээ биш байдаг шүү. Яагаад гэвэл тухайн мөчөд маш хүнд шок болох зүйл тохиолдоод ам ангаагаад бүх систем тийм ээ 5 м хүрхээрээ шоконд ороод гацаад үггүй болохыг хэлж байгаа. Юу болсон мэддэхгүй одоо ийм байдалд орсон шокыг хэлж шít. Тэр зүйлсийг та үгээр тайлбарлах гээд илэрхийлэх гээд чадахгүй байх нь энгийн. Тэгэхээр энэндээ өөрийгөө бас шүүж гэмших хэрэггүй. Хийн хэвлий 3 наснаас өмнөх траумаг pre-verbal бүр 5 наснаас ч өмнө гэж ярьдаг л да. Pre-verbal буюу өвнөөс өмнөх траума гэж нэрлэдэг. Тэрийг үгээр эмчлэх боломжгүй. Тэгэхээр махан биетэй мэдрэлийн системтэй ажиллаж яж гаргадаг л да. Өөрийн санснаар хийж байгаа зүйл болохгүй сэтгэл төвшөлт мэдрэгдээд бусдад дургүй хүрэх мэдрэмж төрөөд байна гэж. Нэг санснаар хийн гэхэд байна тийм ээ. Тэр нэг юм үр дүнгийн араас хөөцөлдөд байна. Нэг тийм нэг энэ юм ийм байх ёстой гэдэг нэг зүйл тийм ээ. Дээрээс нь тодорхой байдлын араас хөөцөлдөд байна. Тэгэхээр энэний цаана угаасаа сэтгэл төвшөлт байгаа. Сэтгэл төвшөлтөөс ангижрахын тулд аливаа юмыг тодорхой болгохгүй, зэгцтэй болгохгүй нэг стандартад тулах гээд байгаа. Тийм ээ. Тэр нь угаасаа trauma response, trauma-наас гаралтай хариу үйлдэл байгаа. Нэгэн цагт бүх юм тодорхойгүй байгаад, нэгэн цагт юм тодорхойгүй байгаад хаачих нь яах нь мэддэхгүй байгаад магадгүй хүмүүс дандаа таныг өөрийнхөөрөө байлгаад маш хүн байдалд орж исэн байж бол. Тэгээд одоо би дандаа юмыг санснараа хийн. Тийм байлгана гэд үр дүнгийн араас хөөцөлдөд байж бол. Тэгээ энэ яг ингэж хөөцөлдөж байгаа нь сэтгэл төвшөлттэй холбоотой. Тэгэхээр сэтгэл төвшөлтний ихлээр суур байж болох нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл төвшөлт энэ юм болохгүй байгаа үе таны бидэд юу болж мэдрэлийн системдэр чи юу болж байна? Зүрхэнд чинь төвшөлт үүсэж байна уу? Одоо төвшөлт sympathetic буюу sympathetic activation, sympathetic мэдрэлийн системийн төвчлөл нь буюу тэмцдэг, дайрдаг, эсвэл зүгтаадаг тийм ээ. Үйлдэлд mobilization буюу үйлдэл хийдэг энэ их төвчлөл нь ихэнхдээ цээж хэсгээр, зүрх хэсгээр ингэж байж байдаг. Тэгэхээр энд ингэж авалзаад их төвчин, гар хөл чинь хурдан болно. Цус чинь гар хөлн чинь шахагт чинь үйлдэл хийж амиа хамгаалах гэдэг шүү дээ. Зүгтаж эсвэл тэмцэлдэж л. Тийм ээ. Тэр хүмүүс дургуй өрх нь аргагүй. Хүмүүс замд чинь саад болоод байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгэхээр харилцаанд дандаа тэмцэл үүснэ. Харилцаанд тэмцэлдэл ингээд ахлаар чинь урагшлахгүй. Учир нь хүн альва юмыг хамтран ажиллаж хийж ойлголцол дээр ажил амьдралын юм бүтдэг. Гав ганцаараа хүн юмыг бүтээгээд тавьчихдаггүй. Дандаа бусдын дэм тусанд тийм ээ явж байдаг л да. Бидээрт нь юу болж байна вэ гэд. За тэгээд бүр ингээд удирдах чадахгүй ингээд байх юм бол энд байгаа идэвхжлийг хөл рүүгээ анхаарал хандуулах замаар арай сулж болно. Хөлөө
газар тавиад хөлийнхөө уулыг анзаарах тийм ээ. Хөлөө газар руу жигээд суллаад хөлөө идэвхжүүлэх. Эсвэл нэг сайхан симбедл сайхан агаар талхачих. Хөлөндөө хүрэх, хөлний хаагур тав тухтай байна гэж анзаараад тэрэндээ анхаарлаа хандуулах. Сэтгэл түгшилтийг заавал нэг бодлоор өөртөө янз янзын юм хэлээ тайвшруулах албагүй биедээ хүрэх, биеийг хөдөлгөх тэмээр тайвшруулж болно. Амьсгал дээрээ бас ажиллаж болно. За. Ламаа өөрийнхөө шархыг эмчлэх гэд хичээж байгаа. Гэтэл нөхөр маань маш том шарх байгаа нь мэдрэгдээд байх юм. Өөрийгөө эдгэх гэд хичээж яваад байгаа л та нөхрийгөө яах вүлээ тоохгүй байхаар байх уу эсвэл ажиллах хэлэхтэй. Яг үүний нөхрийн чамаатай ажиллана гэж бодохоор үнэхээр ядраад байна. Нөхөр бүх төрлийн донтолтой бас энэгчл гэж юу ч алгаа, энэгчгүй, ярахчгүй, уурлагчгүй, арх тоглоом зэргээр агцаасаа хүн л байна. Юунаас ч таашаал авч чаддаг. За энэ бол одоо ингээм Монгол хүнд их түгээмэл байгаа. Ялангуяа социализмын үед тийм ээ одоо тэр их хүнд нийгмийн тэр их том хүнд өөрчлөлт чинь нийгмийн траума болоод усч. Тэр траума ээж авнаар цохилт үсээд тэр цохилтоос болоод хүүхдтэйгээ ойр байдаг, хүмүүжүүлдэг, дэмждэг, тусалдаг тэр асаргаанд зай завсар ороод өөрөө өөрийгөө л хүн хүүхд өсгөж штэ. Тэгээд маш их нийгмийн бухимдал стрессээ тэр үед ээж аав нар хүүхдүүдтэй их гаргасан байна. Учир нь тэр үед чинь сэтгэлийн дэм өгөх, хүмүүстэй ярилцах тэр нийгмийн бүтцэн ойлголтод боловсролнож байгаагүй учраас өөр хүүхдүүдэд маш хүнд туссан. Одоо энэ нь нийгэмд байгаа нийгэм дээрхийн донтолтын их хэмжээний донтолт амьгүй юм шиг амьдарч байгаа тийм ээ. Ямар ч нийгмийн харилцаанд орохгүй байгаа тийм ээ. Нэг үлгэн салган амьгүй юм шиг амьдарч байгаа. Донтолтоос донтолтын хооронд энэ амьдарч байгаа. Энэ зүйлсийн шалтгаан л байна л да. Тэгэхээр та нөхрийн өөрийгөө эмчлэхдээ л анхаар. Та нөхрийг эмчлэнэ гэж байхгүй. Нөхрийг эмчлэн гэж угаас бүр эхнэр нөхрийн харилцаан дээр хэлээд эхнэрийг нөхрийг засна гэж хизээж байдаггүй. За та ингэж бодоод бас хин нэгэн хүн таныг засаж залруулах гал. Нэг сайхан комент хэлэл чи ингэсэн байна, эн чин болохгүй байна. Өнөөдөр чиний сэтгэл нэг юм байна да. Чи нэг тэгээд үзээч. Чи яатсан бэ? Ингээл үгээр хэлээл, элдвэр засаал, ингээл байнгын юм хэлээл ингээл байнгын чам дээр анхаарал чинь байгаа л танд ямар ах вэ? Үнэхээр төвхтөө уурах улам тэр хүнээс зүхтаан мөн үү? Тэгэхээр ихнэр хүн нөхрөө засах гээд ирэхээр нөхрөө улам илүү өөрөөсөө зүхтаах тэр замыг л тавиад өгчдөг. Мэдээж ийм гоё мэдээд өөрийгөө засаад ингээ явж байгаа юм чинь хуваалцмар санагдана. Тэрийг яаж илэрхийлж болох вэ гэхээр өөр дээрээ илэрхийлэх. Надад ийм шалтгаан байсан болоод ийм зан гаргаж байсан байна. Надад ийм зүйлс тохиолдож байсан учраас би чамд ийм үг хэлээ чамайг өвтгөж байсан байна шүү. Заримдаа миний ийм зан гаргадаг нь чамаас хайр нэхэд уур хүрээд бачуураа давчтаад байдаг нь миний энэ хүүхэд насны дурсамж трауматай холбоотой байсан байна гэд тийм ээ. Өөрийнхөө experience өөрийгөө ярина. Тэгснээс би ийм юм мэдлээ чи ингэж өөрчлөгд гэж бас тулгах хэцүү. Танд хүн тийм тулгуул яах вэ? Бэлэн биш үед чинь тийм ээ. Шүүмжилсэн, доромжилсан, өгөөсгсөн мэдрэмж төрнөөд. За нөхөртөө харин яаж тусалж болох вэ гэхээр нөхрөө өөрийгөө таньж мэдээд ингэж яхаа юм. Нөхрөө айл болох хүлээн зөвшөөрөөд нөхөрлөгөө илгээж байгаа тэр ухамсаргүйгээр анзаарахгүйгээр илгээж байгаа энерги эрчим хүч хаарц дуу хоолой биеийн хилэмжээ гэд зөөлрүүл хүн зөөлн дулаан байхад нэг ойртож энэгшиж сэтгэлийн нэхнийг хүсэл төрнөөд засаж залруулъя биш тийм ээ. Та байгаагаараа үнцэнтэй магадгүй ямар нэгэн зүйл сэтгэлийг чинь өвтгөөд байгаа маш хүн байгаа учраас та ингэж дунтаад байгаа. Тийм ээ. Энэ нэг үзлийн зэр хараад үнэхээр та нөхрийнхөө үдсэн тулсныг туулсан бол дунтсан байгаа. Тийм л байдаг. Би өөрчлөлөгч нараа ингээд
түүхийг ингээд харахад сонсоход тэр янз бүрийн ааш авир шалтгаанууд нь одоо донтолтын байдлууд нь амьдралаа авч явж байгаа байдлууд нь үнэхээр тийм байхаас аргагүй байдаг. Тэгээ надаас миний энэ донтолтыг энэ нэмийг засаад өгөөч гэдэг би донтолтон дээр ажиллахгүй би цаа шалтгаан дээр ажиллана гэж хэлдэг. Тэгээд аяанда цаа талын зүрх сэтгэлжин нэгдгээд ирэхээр тэр донтолтоосоо аяар гарч эхэлдэг. За мэдээж өөр нэмэлт үйлчлэгээ авч болно шүү дээ хүмүүсээс тийм үү. Тэгэл засад залруулна гэх юм бол хинч дургуутдаг, засдаг ажил хийдэг биш. Хүн харин өөртөө дулаан ээнэг шөөлөх, өөртөө татах тэр зүрх сэтгэлд нь зөөлрөх орчин бэлдэх. Мөн үү? Хүнийг зөөлөн дулаан хандаал харцаа зөөлрүүл заавал үг байх албагүй шүү дээ. Үгээр биш харцаараа үйлдэлээрээ зөөлрөөд за мэдээж өөрийн чинь гэмтэх хэцүү үг хэлэх, дайралт давшилт хийх, өөрийнхөө сэтгэлийн юмаа зэлдэхгүй болохоор хараах энэ бүгдийг зөвшөөрөх албагүй тийм ээ. Би ийм харилцаа хүлээн зөвшөөрөхгүй шүү. Надтай ингэж харьцахгүй шүү гэд хатуухан хэлждэг. Тэгээд хажуугаар нь зөөлөрч чаддаг. Энийг co-regulation гэдэг англи хэлээр хэлээд байгаа юм л та. Өөрийнхөө төлөв түвшин тэр мэдрэлийн систем биеэрээ дамжуулан бусаддаа нэг нэгэндээ таашрах орчин бүрдүүлж өгөх. Энэ орчин ингээд бүрдээд таны мэдрэлийн системээр танаар дамжуулаад таатгарч сураад тэгжээж өөрийгөө удирдах буюу self regulation нь бий болно. Өөрийгөө удирдах чадахгүй болохоор л энэ башуурал үсэл яаж чадахгүй болохоор л шууд унтах юмыг барьж аваалаа шүү дээ. Үнэн дээр маш их хүнд зүйл байгаад ичхүүртэй харахаас бодхоос ч бүр ингээд би ардас хийдэг. Харахаас уур хүрдэг. Нүд ингээд өөрлөгөө эргүүлж харахын боломжгүй тэр зүйл сэтгэлд нь хурцсан байгаа гэсэн. Тэгэл жоохон эрүүл байгаал жоохон бодит амьдрал дээрээ буугаал ирэнгүүт л эн чинь ингээд пүф гэж асгараал гараад ирж байгаа. Тэгэнгүүт дараагийн дондох юм бариад авч байгаа. Internal family system буюу дотоод гэр бүлийн систем гэдэг нэг юм цэцэл цэцлийн арга байдаг. Тэр аргад юу гэж хэлдэг вэ гэхлээр хүн ингээд нэг цул юм хэсэг биш байна. Бидний дотор олон хэсгүүд байна. Тэрэн дондаа шархалсан хэсгүүд байна. Тэр нь traumatized self буюу травманаас болоод атсчихсан, шархалжчихсан, хүчгүй сул дороодчихсан, гунсан, гутарсан, өвдсөн, шаналсан тийм хэсгүүд байна. Тэр хэсэг гарч ирээд тэр хэсгийг мэдрэхэд тунх хэцүү байсан учраас хамгаалдаг хэсгүүд бидний дотор бий болчихсон байдаг. Хамгаалагч нар. Тэр хамгаалагч нар нь болохоор бүр ингээд зүрх сэтгэлээ чинь хамгаалчихж байгаа. Тэгээ бусад руу дайралт хийдэг. Жохон шүмжийн үг орж ирвэл хамгаалдаг. Жохон л энд нэг эмзэг зүйлсийг ярих гээл ингээд гаргаад ирэх юм бол шууд биеэ чангалаад тэр зүйлсээс цугтаалагдаг. Хамгаалагч хэсгүүд бол заримдаа маш их хүчтэйгээр хүнийг амжилтанд тийм ээ өөрийгөө босгон байгуулахад донтуулдаг. Өөрөөр хэлбэл энэ байгаа тэр хүчтэй зүйлсийг мэдрүүлэхийн тулд энэ их сул дорой байдлын эсрэг асар хүчтэй бий болохын тулд зүтгээд байгаа гэсэн үг тийм ээ. Энэ байж болох зүйл. Гэтэ дандаа хамгаалтанд ороод яваад ахлаар нөгөө хүний зүрх сэтгэлийн хэрэгцээг хангаж чаддаг харилцаанууд нурсан байдаг. Нэг талаараа энэ дэлхий дээр оюун ухааны хүчтэйгээр амжилтанд хүрээд байгаа хүмүүс зөндөө байгаа мөн үү. Гэхдээ ажиглаад үзвэл тэр хүмүүсийн харилцаа, гэр бүлийн харилцаанаас ахуулаад үр хүүхдээ харилцах харилцаа, өөртөөгөө харилцах харилцаа нурсан байдаг. Тэгээд нуугдмал донтолтуудтай явж байдаг. Энэ нь нэгэн цагт тэр хүний биед травматай сэтгэлийн шок аваад шархалжчихсан тийм бяцхан тийм дөрүүд одоо бяцхан дурсамжууд байна. Тэр дурсамжаас цугтаахын тулд бие хаагаад мэдрэлийн системийн тэр нөгөө доорсол төлөвөөс. Тэгэхээр хүн доорсол төлөвөөс амжилтанд хүрч болдог. Хүмүүс доорсол төлөвт орчхороо хөдөлдөггүй биш. Доорсол төлөвөөс хүн амжилтанд яаж хүрдэг вэ гэхлээр
зүрх сэтгэл бие бүгдийг хаачиж байгаа. Биесээ таслагдана. Тэгээ зөвхөн толгойдох бодлороо. Хэрвээ улс төрч нарыг одоо энэ нийгэм дээр байгаа хүчнөөн жигоми тийм ээ дансж байгаа шудраг бус юм ингээл маш их амжилтанд мөнгөтэй юм шиг харагдаад байгаа хүмүүсийг харуул харилцаанд нурцсан гэхдээ дотоод хүн нь хүчгсэн байдаг. Shut down. Үнэндээ хаагдн өгсөн юм шиг амьдран shut down болно. Доорцол төлөвт оронгууд одоо шок боллоо нүд. Биесээ таслах тасаа гадна бас нэг нь shut down буюу хаагдах. Shut down болоод хаагдаад унтрна гэдэг бол хүний хувьд маш аюултай зүйл учраас бие чирээд хөдөлгөөн хийгээд урагшлах хэрэгтэй болдог. Энэ дотор өхмөл байна. Гэтэ тэр өхмөл байдлыг мэдрүүл маш хүнд бүр ингээд амиа хорлохтой адил маш хүнд зүйл учраас яаж ижигаад бие хөдлөгдөг хүмүүс мөн үү? Тэгээ бие хөдөлгөөд үйлдэлээс үйлдэлийн хооронд донтож яваа зогсох завгүй явахдаа энэ дэлхий дээр байгаа нөгөө хүмүүсээ хараад байгаа эд материалын амжилтыг бүтээчдэг. Тэгээ эд материалын амжилт бүтсэн боловч дотроо өхмөл хэвээрээ. Гэтэ нөгөө талаасаа цогтаасан байдаг. Одоо би нэг хүнтэй ажиллаж байгаа Канадад амьдардаг л да гадаад хүн. Үнэхээр яг л юм процесс. Тэр traumatized буюу шархалсан хэсэг гарч ирэх юм бол шууд биеийн ардас игээд нүүр нь ингээд үрчигээд хамаг биеийн чангараад энэ л би хармааргүй байна гэж хэлдэг. Үнэхээр тэр нь зөв маш хүнд ичхүүр үсэх үед хүнд траума байсан. Тийм ээ. Тэгэхээр энтэй ажиллахад ингээ багаар эхлээд бидээ буужрах тэр хүнд үнэхээр дийлдэшгүй уур хилэн илэрч эхэлж байгаа. Сэтгэл төвшөндөл илэрч эхэлж байгаа. Гониг гашуудал илэрнэ, уйлна, тийм ээ. Эдгэрэл гэдэг тийм их амарч процесс шүү дээ. Тэгэхээр хүмүүс бүх хил чадлаараа эдгэрлээс цугтайхнаас аргахгүй. Өчигдөр жоохон эдгэрлийн зам руу ороод ирэхэр чинь энэ нуугдсан, даарцсан бүх юм ингээ амьлаад ирж байгаа байхгүй. Нөгөө нэг уур хилэн чинь ингээл амьлал. Одоо манай мэдрэлийн систем хөтөлбөрт явдаг хүмүүс ихэнх үедээ хэлдэг. Уур хүрээд байх юм яах вэ? Бүх юмд орцсон юм шиг ямар хэцүү мэ гэж жоохон дэсээ. Тэгээ чадварчуулах дасгалуудаасаа нэмээд хий. Бүр болохгүй бол дахиад нэг сэтгэл засал авчгаа гэд хэлдэг. Тэгээд аяар намдсан байдаг. Тэгээ үнэндээ өсөлтийн процесс нэг иймэрхүү гормоор явдаг. Хэрэв хүүхдтэй хүмүүс одоо бага насны хүүхдтэй хүмүүс санаж байгаа бох тийм ээ. Хүүхэд ингээл өсөлтийн өсрэлт рүү орох гол growth spurt гэж айгу. Өсөлтрийн өсөлт рүү орох гол биеийн өндөр болох гол эсвэл шүдэн урах гал тийм ээ. Ямар нэгэн өсөлтийн цаа талын оюун ухааны хувьд эсвэл ингээл дараагийн хүчил рүү орох гол эрхийн цагт нойргууддаг, ааш муутай болдог, яац юм бэ гэмээр ууралдаг, бухимддаг, ааш нь арга нь оролдохгүй болдог. Тэгээд нэг мэдхэд дараагийн өсөлт нь ирсэн бүр нэг сэргийг болцсон явж байдаг. Тэр эдгэрлийн процесс үнтэй адилхан. Ингээд ихэнх үедээ эдгэрлийг ингэж хийнгүүд нэг сайхан суларснаа дараа нь маш их хүчтэй юмнууд илэрдэг. Тийм учраас дэмжлэг сайтай байх, нэг удаа сэтгэл засал аваад орчихгүй нэмээд нэг авчдаг байх. Хажуугаар нь өөрийгөө таашруулах тийм тасгал масгал одоо биедан судлах хөтөлбөрүүдтэй хавсарч явах гэх мэтчлэн маш их хэцүү байдалд орсон үедээ өөртөө тусалчдаг тэр нэг аргууд нь хажууд нь байх учиртай юм л да. Тэгэхгүй бол юу болох нь? Нөгөө эдгэрлийн замлгаа орсон чинь нуугдаад олон жил дараа явсан юм сэтрээд ирэнгүү чи байд сууж чадахгүй болж байгаа. Ажиллаж хийж чадахгүй болон заримдаа. Тэгэхээр дэмжлэг их чухал. Яг зүгтаагаад байгаа тэр хүмүүсийг бас учиртай гэж зүгтаалгах боломжийг нь олго. Мэдрэлийн систем нь эдгэрлийн аялалд бэлэн биш байна. Орчин нь бүрдээд одоо хажуудах ханин зөөл рүү тус дэм үзүүлээд арай нэг жоохон амьсгаа авахтай болоод ирэхийн цаг эдгэрлийн зам руу аяар орж эхэлж болно. Тэг альва хүнээс сэтгэл засал авч байгаа, сэтгэл зүйн дэмжлэг авч байгаа бол анхаарах зүйлсүүдийн нэг шууд шааманыхаа савыг нэхээсээ илүүгээр
Эхлээд мэдрэлийн системээ биеэ чадварчуулах өөрөө өөртөө нэг жоохон асрамж халамж үзүүлэх чадамжтай, бусдаас нэг дэм авчих, бусад руу ярьцдаг, ядаж бусдаас нэг тэрвэлт авчих чадамжтай болсныхаа дараа травматайгаа ажиллаарай гэж хэлмээр байна да. Одоо би чинь ихэнх үедээ бол хүмүүсийг хамаагүй нээчдэг байсан шүү дээ. Одоо болсон. Надаас энэ гипноз бүхий сэтгэл засал авч ирсэн хүмүүс мэдж байгаа. Үнэхээр хүчтэй нээдэг. Гэхдээ мэдрэлийн систем биеийн тэрийг боловсруулж гаргах чадамж нь бүрдээг байхад нөгөө нэг шар тус тогтдоггүй. Ямар хүнийг гэсэн шар тус тогтдоггүй лээ. Нэг тийм үг байна. Боловсруулах чадамж нь бүрдээгүй байхад нээгээд нөгөө өнгөрсөн дурсамжтай нээгээд ажиллаар тэрийг боловсруулж чадахгүй маш их бухимдаж уурлаад харилцаан дээрээ баахан нуралтад хийгээд хүмүүстэй хэрэлдэж уралцаад бөө юм болсон байдаг байхгүй. Тэгэхээр тийм сэтгэл засал шууд хийхээс би татгалздаг болсон. Эхлээд мэдрэлийн системээ чадварчуулаа гэж ярьдаг болсон. Чадварчуулах зүйлсийн нэг нь магадгүй зүгээр бидээ бууж ирээгүй байхдаа зүгээр оюун ухаанаараа өөртөө боловсрал олгох. Тийм ч учраас одоо энэ боловсрал олгох зүйлсийг би илүү идэвхжүүлээгээд арай бага төлбөртэйгээр олон нийтэд ингээд зарлаж явж байгаа. Түүний нэг нь одоо манай trauma ба харилцаа сетап байгаа тийм ээ. $35 120 мянга. Тэгээ нэг тус бүрийн 1.5 цаг гэдэг чинь 4 удаагийн 6 цагийн хичээл үү тийм ээ. 6 цагийн хичээл $35 гэдэг бол маш бага төлбөртэй. Хаанаас ч хайгаад олохгүй маш бага төлбөртэй. Тэгээд агуулга болон доторх зүйлс нь үнэхээр сүүлийн үеийн судалгаа үнэхээр энд байгаа сэтгэл засалч, сэтгэл зүйч нарын мэддэг мэдлэгийг танд өгөхийн тулд байгаа. Тэгэхээр өөрийгөө таних, боловсрал, оюун ухаанаар эрэлхийлэх нь магадгүй чадварчуулах зүйлсүүдийн нэг гэж болно. Шууд травмагаа нэгэд бие дээрээ буугаад ирэх юм бол энд байгаа юмаа дийлж чадахгүй явчихна шүү дээ. Тэгээ жоохон оюун ухаанаар эрэлхийлхийгээд боловсрлоод ингэдэм тэгдэм байх гэж жоохон ингээ ойлголтууд аваад явж хагаад аажмар ухамсартайгаар зогсолтууд хийж сураад за сая зогсоод амьсгал авч байгаа тийм ээ. Их ярихаар угаасаа симпатик төлөв идэвхжээд цээжинд ийм бөөлрөл үүсдэг. Тийм учраас зориудаар зогсолт хийгээд амьсгал авч байгаа. Ядаж нэг ийм чадамжтай болоод ирснийхаа дараа яг хоо травмагаа нээвэл зүгээр л дээ. За жингээ хас чадахгүй байна. Хоолны дуршлаг хэн чадахгүй байна. Стресстэй дидээд байх шиг н орой хоол идэхгүй гэж бодохоор дотор хүнээсээ зөрүүлээд байх юм аа. За хүүхэд насны травматай холбоотой судалгаануудын нэг нь одоо энэ хүүхэд ACE гэж байгаа хүүхэд насны таагүй тохиол гэсэн судалгаа хийсэн хүн нь өөрөө эхлээд жин хасах хөтөлбөрөөр эмэгтэйчүүдэд ажилладаг гэсэн. Одоо өндөр жинтэй, маш их жинтэй хүмүүстэй ажиллаад тэгээд судалгаа хийгээ явж ямар хүмүүс нь ингэж жин хасаад ямар хүмүүс нь жин хасахгүй байна гэдэг ингээд судлаад үзээд явж байхдаа энэ хүүхэд насны таагүй тохиол гэдэг зүйлсийг гаргаж ирээд энүүгээрээ улс орон даяар бүхий л олон сэдвүүдээр судалгаа хийгээд одоо энэ ингээд сэтгэл хөдлөл энэ травматай холбоотой боловсролд их гүн орж ирдэг болчиход байгаа юм л да. Тэр PCD буюу маш их тархалттай бол тэрний цаана траума байж байгаа. Траума хүүхэд насны траума байж байгаа. Учир нь хүүхдийн тэр нөгөө амьд үлдэх хэсэг чинь хоолтой шууд холбоотой байдаг мэдээж. Дээрэс нь ээж хүн таашруулахдаа ихэнхдээ яг сүүгээрээ мөн сүү ууж таашруулдаг. Тэгэхээр тайтгарал, тайвшрал, ээжийн хайр инрэл буюу тэр татан дулаан зүйлс хоолтой шууд холбоотой байх нь шүү дээ. Тэгээд стресстэд бухимдаад тайтгарал хайхтаа хоол хайж байгаа. Энэ хоёр нэг болчиход байгаа. Тэгээд магадгүй сэтгэл засал авахд бол одоо хоолыг тайтгарлаас салгах засал хийх юм тийм ээ. Тийм засал гэж болно. Тэгээд хүүхэд настай холбоотой ямар траума байна? Ялангуяа би таныг тийм гэж хэлээгүй ш. Одоо
лайв үзэж байгаа хүмүүст буруу мэдээлэл түгэж хүй. Хүн болгон тийм биш. Гэхдээ одоо бид нэр ингээ ярих гад ярьж чадахгүй байгаа. Хүмүүсээс маш их нууж явдаг. Бэлгийн хүчрхийлэл. Ялангуяа хүүхэд наснд тохиолсон тэр бэлгийн хүчрхийлэл тархалттай бүр хит их жинтэй байхтай холбоотой байж болно гэсэн тийм судалгаа байгаа. Жишээлбэл хүүхэд байхад ингээд бэлгийн хүчрхийлэл гэхлээр ганцхан биеийн хүчрхийлэл халтсан байгаалгүй байдаг. Энерги хүсээгүй байх үед тэр хүссэн тачаадсан харцаар хөгшин хүмүүс, том хүмүүс харах, тийм ээ. Жохон хүүхдийг тэгж харах. Энэ нь бас бэлгийн хүчрхийлэлд ордог энергиэр, тийм ээ. Тэгэнгүүт тийм зүйлсийг ааваас ч юм уу эсвэл ингээл итгэдэг хүмүүсээс авах ч юм уу эсвэл тийм зүйлсийг ингээ мэдрэнгүүд гадаад үзмжээ маш муухай болгох, тийм муухай болгох тийм сэтэл далд ухамсар суучж байгаа байхгүй. Би муухай авахгүй бол хүмүүс тачаад ачаараа тэр нь маш эвгүй байна гэд. Тэр нэг шалтгаан байж болдог. Тэгээд зарим түүхээр бол тийм түүх гарч ирдэг байгаа шүү дээ. Тэгээд жин нэмж байгаа шалтгаан нь бусдад татагдахгүй тул бусдыг өөртөө татахгүй тулд тэр хүүхэд наснд авч ирсэн таагүй хүчрхийлэл бүхий энерги мэдрэмжийг авахгүй тулд одоо жин нэмээд байгаа ч юм уу тийм байж болдог. Тэгээ би таныг тийм гэж хэлээгүй шүү. Ерөнхийдөө тийм зүйл байж болдог. Тэгэхээр таны хувьд бол хоолны дуршлаг хянах тухайд яг ийм нэг юм байгаа. Уурга их нэмэх. Өглөө одоо intermittent fasting гэж байгаа тийм ээ. Нэг хоолны дэглэм бариад байдаг. Энэ 3-4 цаг амандаа юу ч хүрэхгүй байх. Тийм нэг дэглэм байгаа. Учир нь 3-4 цаг бол хүн хоол идлээ боловсруулах гэж гарах гэж хүний биед 3-4 цагт ажилладаг. Тасралтгүй идээд тахаар нөгөө байнгын хоол боловсруулах хэрэгтэн чи ажиллаа л ингээд тэгээд нөгөө жингээ гасах ч юм уу үз үстерээ төлөж чадахгүй байх нь штэ. Тэр утгаараа 4 цаг тутам хоолоо идэх. Өдрийн 3 хоолоо бүтэн идэнэ. Гэхдээ 10 цагаас өмнө 20 хамгийн багадаа 20 г уурга идэх. Уурга өлсөд байгаагийн цаана уурга багтсных байж болдог. Тэгэхээр уурга бүхий хоол идэнэ гэхлээр almond тийм ээ самар байна. Peanut butter гэж одоо гэнэ. Peanut butter байдаг дахиа байдаг тийм ээ. 20 г 20-30 г-ийн уурга бүхий хүнсний чагсаалтууд юу байна вэ гэдэг Google-с ч юм уу англиар ч юм уу тий 20 г протеин гэж аваад ингээ хайчих. Тэнгүү тийм зүйлсүүд гараад байна. Тэр зүйлсийг нэг 10 цагийн үед 10 цагаас өмнө ч юм уу тийм ээ идээд өлөнгөө тайлаад тэгээд дараа нь 4 цагийн дараа өдрийн хоолоо идээд тэгээд орой 4 цагийн дараа 4-6 цагийн дараа оройн хоолоо идэх. Тэгээ хооронд нь ямар ч чихэрлэг зүйлс амттан гурлан идэх юм идэхгүй илүү уурга талтай юмнуудыг идэх. За маш их ингээд дуршилжин хөдлөө байвал би бол нэг жимнема гэдэг нэг хоолны дуршил арай дардаг урамлын одоо саагар ихтэй хүмүүс хэрэгэлдэг тийм урамлын нунтаг байдаг. Жимнема гэхэлэр бичих газар байна байхгүй юм шиг. GYMNEMA гэд энэ тэгхгээс гаралтай нэг бүтээгдэхүүн. Тэрнээс нэг цааны teaspoon цааны халбаны талыг жоохоо нэг яг авчтаад байгаа үедээ нусанд найруулаад сайхан уучингууд нөгөө сахарыг чинь багасгаад сахар чинь л сахар юм нэхэд штэ тэр нь ингээд багасаад арай гайгүй болдог сахар чинь багасдаг. Тэгэхээр сахартай хүмүүс хэрэгэлдэг нэг тийм байдаг. Удаан хугацаанд бол хэрэглэж болохгүй байх. Тэгэхээр магадгүй эмчээсээ зөвлөгөө авч байгаа нэг иймэрхүү байдлаар хоолны дуршил дардаг ургамал хэрэглэж болно гэж би зөвлөж байна. За маш их идээд байгаагийн цаана стресстэй байгаагийн цаана гүн ядаргаа байж болно. Гүн ядаргаа мэдээж травматай холбоотой. Гэхдээ мэдрэлийн систем чинь байнгын хамгаалалтын стрессийн горимд явсантай холбоотой байж болно. Тэгэхээр мэдрэлийн системийн удирдагч тайдгаруулж
энгийн төлөвт оруулж reset хийж сурах чухал. Тэгээ мохоо ядаргаанд тусдаа тийм нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Магнийн дутагдалд орохоор, төмрийн дутагдалд орохоор, уургийн дутагдалд орохоор шууд ядарна. Тэгэхээр нэмэлт тэжээлээ хэрэглэх болж байна. Витамин D уух, агаар салхинд гарах гэдэг жингээ хасна гэдэг бол амьдралын өөрчлөлт. Тэр чигээр амьдралын хэм маягаа өөрчлөлт. Амьдралын хэм маягаа өөрчлөхийн тулд дотроос чинь далд хумсраас чинь таныг ингээд удирдаад байгаа тэр зүйлсүүдээр ажиллана л да. Травматайгаа ажиллах, сэтгэл хөдлөлтөйгээ ажиллах, үг дуу хоолойгоо ажиллах, өөртөө итгэлтэйгээ ажиллах. Дасгал хөдөлгөөн хийдэг, унтдаг байх. За жин хасахад нойр маш чухал. Өдөрт 8 цаг унтдаг. За ингээд цаашаа өргөжлүүлээ. Миний цаг хитэрсэн. Манай нөхөр надад нэг цагийн хугацаа өгсөн байна. Өглөө амралтын өдөр учраас хүүхдэдээ ойлаа харж байгаа. Олон цагаар явж болохгүй. Маргааш би бас хүмүүст хичээл заадаг. Тэгэхээр ажиллана. За нэг асуулт дандаа л юмд яаж хандах юм нэг мэдхэд л яраад л дараагийн юм байнга төлөвлөөд л мэдрэлийн систем чинь симпатик улаан төлөв дээр гацсан байна гэсэн үг. Ярах шалтгаан байна тийм ээ. Мэдрэлийн системээ буулгаж болно. Тим гацаа шавханд орж байсан тохиолдол их байна. Тэр болгон санахгүй байгаа. Энэ травмаг арилгаж болох юм уу? Ховс хэрэгтэй юу? Санах албагүй. Ер нь травма гэж нэг ой санаанд тогтоод байдаг зүйлсийг бас хэлдэг. Хүмүүс ингэдэг ш. Хүүхэд нас сайхан л байсан. Юу ч болоогүй штэ. Үнэндээ мартцсан байдаг. Эсвэл юу ч болоогүй байхаар итгэсэн байдаг. Учир нь хүний оюун санаа чинь таныг амьд үлдээхийн тулд оюун санаа чинь одоо дурсамжиж арчдаг тохиолдол бий. Сануулахгүй байх тохиолдол бий. Үгнээс өмнөгч травма байж болдог. Тиймээ заавал үгтэй ажиллах албагүй. Үггүйгээр мэдрэлийн системтэйгээ ажиллаж болно. За заавал бас ховс хэрэггүй. Одоо баруунд бол травмад ажилладаг чухал аргуудын нэгэнд EMDR гэж орж байгаа. Баруун зүүн талыг нэг төвчүүлэх, хоёр ухамсарыг төвчүүлэх замаар травманы тэр ялангуяа дурсамжтай холбоотой травма дээр сайн ажилладаг. За түүгээр би саяхан суралцаа төгссөн байгаа. Дээрээс нь somatic experience буюу яг мэдрэлийн систем биетэй ажилладаг Питер Левинигийн гаргаж ирсэн модель байгаа. Доктор Питер Левинигийн модель дээр одоо би суралцаа 3 жил сурдаг. 2 дахь жилдээ явж байна. За ийм зүйлс дээр ажиллаж болно. За түрүүний дурдсан internal family systems буюу дотоод гэр бүлийн систем гээд таны дотор байгаа тэр шархалсан хэсэг, донтдог хэсэг, хамгаалдаг хэсэг тийм ээ 3 дахь хэсгэнд би түрүүн ярьж байгаад орхисон байж болно. Дандаа хамгаалдаг нэг хэсэг байхад хамгаалаад энэ хүчгүй байдлыг хамгаалж ингэ тэнцэж явж байгаа ядарч байгаа байхгүй. Хамаг би энэ өвдөө туйлдаад ядраад өвдөхдөө донтолтоор төр өвдөлтийг тайлдаг хэсгүүд байдаг. Тийм ээ. Тэр хэсгүүд ингээд 3 төрлийн хэсгүүд байдаг охно штэ. Тэр нь мэдээж хүний хувьд янз бүрийн нэршилтэйгээр янз бүрийн байдлаар илэрдэг. Энэ системээ таних тухайд ажиллаж болдог. За ховс бас байж болно. Ховс гэхдээ ихэнх үедээ яадаг бол ховс багтсан байдаг. Гэхдээ яг аль төрлийн ховс гэдгийг нь би сайн судлаагүй байна. Миний ашигладаг ховс бол болдог. Гэхдээ хамаагүй нээждэг. Ховс дээр бас болгоомжтой хандахгүй болохгүй. Хүн биедээ бууж ирж нэг эдгэрэл бий болно да. Гэтэл биедээ бууж ирэхгүй ховс чинь нэг талаараа биеэс нь таслаа ачиж байгаа. Шууд ингээд юу болж байгааг мэдэхгүй болгочихж байгаа. Тэгээд алд хомсорч өөрчлөлт орж байгаа тийм ээ. Тэгэхээр амьд байгаад тэгээд тийм ховс хийжлэр интеграц хийх буюу олж авсан мэдлэг энэ юм одоогийн амьдралдаа ингээд яг хэрэгжүүлэх тухай жоохон төвхтэй байдаг тал бий. Тэгээ ховс ажилдаг болдог. За тэгээд та бүхнийг хүн амьдралын идэв санаарлага байхгүй эрч хүч маш их бууруулдаг. За хажуудаа хүнж монголоор дөрөн байна шүү дээ. Нөхөр ерөөсөө л зурагт үзэл сууж байгаа. Нөхрийн тухай гомдол надад дээр тасардаггүй байгаа. Нөхрийг өөрчлөлдөг, нөхрийг л өөрчилж би болох гэдэг.
Нөхрийг өөрчлөх боломжгүй. Өөрөө л өөрчлөх нөхрийг өөрчлөн гэхлээр чи нөгөө нөхөр рүү хамаг ирч хүч анхаарал ухамсар чинь тийшээ явчихад байна да. Тэнгүүд чинь таанд өөрт чинь ямар ч ирч хүч энерги үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр туйлдаад байна. Тэгээ бүхэл анхаарлаа өөрлөөгөө зарцуул. Би ямар байна? Би юунд дуртай байна? Би ямар эдгэрлийн алхмыг хиймээр байна? Яаж муу санхугоо сайжруулах уу гэт тийм ээ. Тэгээд хажуудах хүн лөө энийг л засна гэх юм л нөгөө хүн чинь улам танаас зүгтэн улам хаагдана. Таныг нэг хүн ингээл засгаал байнга хажиж өглөөл явал яг. Ээжтэйгээ та хэд нэг сар амжираад үсттэй ямар байдгүй. Ээж нар чинь байнгын засахын тулд танилаа харьцаж байгаа шүү дээ. Зогтмоор болдоо. Сүүлдээ хэрэлдээ зогтаадаг шүү. Тэрнээс чи ялгаа байхгүй. Бүх ирч хүчээ өөрлөгөө хандуулаа. Боломж бий шүү. Дотоод ертөнц рүүгээ хандуул. Тэгээд ирэнгүү та дотроосоо ирч хүч чинь ухамсар чинь сэргээд амьлаад ирэн хэрхийн цагт амьдрал чинь аяар өөрчлөгднө. Гэхдээ энэ жоохон удаан хугацааны процесс. Энэ нь бас яарах хэрэггүй. Учир нь энэ бидний энэ эдгэрлийн энэ мэдрэлийн систем трома гэдэг зүйл чи ялгаа авахгүй ухамсарын ажил тийм ээ. Таны сүнсний ажил. Энэ сүнсний ажил чинь энэ наснаар дуусахгүй шүү дээ. Та энэ насандаа энэ сүнстэйгээ ажиллаад сэтгэл зүрхээ эдгээ соул моолын эдгээгээд атаахан болгочвол дараа төрөлдөө нэг ихэн зовлонгоо давтаадах шаардлага байхгүй дээ. Тэгэхээр энэ бидний бусдын гүн ухаантай яригадаад байгаа энэ карма дарматай холбоотой. За манай туяагч байна. Маш их гоё хөтөлбөрүүдийг боловсрол бидний хөргөж байдагт баярлалаа. За туяагчдад дандаа дэмждэгт баярлалаа. Манай туяагч өстө нэр гайхалтай өөрчлөлтүүд явж байгаа шүү дээ. За бис ойрд орж ирээгүй шалтгаан resilience-ийнхаа хүмүүсийг төгсгөө. Дөрөв сарын хөтөлбөр чинь 5 сар болж таарж ах шиг байна. Одоо манай хүмүүс урлагийн сэтгэл зүйсэл аваад тэгээ 5 сар гараад дуусч байна. Төгсч байна да. Энэ удаагийн төгсөгч нартаараа би хүнхээр сэтгэл хангалуун байна. Учир нь би өөрийнхөө сэтгэл засал хийдэг арга болон мэдрэлийн систем хөтөлбөрийг оруулж одоо арай өөр байдлаар оруулж ирсэн байна. Мэдрэлийн систем хөтөлбөр дээр ажилтсан хүмүүс дараа нь тархины фитнес буюу уян ухаантайгаа ажиллах амархан дажгуулж байгаа. Тэгээ тэн донд маш гоё хамт олон үсээд бүрийн хоорондоо уулздаг болж байна. Сэтгэлийн гүн хизээж хаанч үүсдэггүй тэр сэтгэлийн гүн яриа татансал үүсэж байгаа. Би биендээ дэм өгж байгаа. Ийм гоё орчныг бий болгож байдаг. Тэгээ энэ хүмүүсээ төгсгсөн учраас одоо ингээд сургалт руу орж байна. За түүнчлэн 6 сарын сүүлээр Монгол явж байгаа. 2 сар гарan болно. Хүүхдүүдээ монгол соёлтой танилцуулж ах トゥ нартайгаа уулзуулъя. Уулзуулаагүй төрснөөс нь уулзуулаагүй байна. Монгол очиагүй 6 жил болсон байна. 6-7 жил юм. Тэгэхээр энэ Монголд очиод амархын хажуугаар ах トゥ стайгаа уулзахын хажуугаар олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулнаа. Тэгээд үйл ажиллагаанд орж ирээрэй гэж хэлмээр байна. Надаас үйлчлэгээ авдаг хүмүүстэй би зориулаа бүх гүшүүдийн уулзалт гэд хийдэг. Тэр уулзалтаа бас хийж магадгүй. Тэгээд хүүхэд хэр дасан зохицох нөө хүүхэд харж чадах хүн байна. Манай хүүхдүүд их том толгойтой. Монгол хэлээр л том толгойтой боёо дураараа хүүхдүүдийг харж асарч чадах ганц 2 цаг асарч чадах хүн олдвол тэгээд арга хэмжээ зохион байгуулнаа. За тэгээд цогц мэдлэг олохыг зорж байгаа. Ер нь юунаас болоод ингэ харилцаа. Нэг л газараа эргэлдээл дандаа л нэг хайрлагдаагүй мэдрэмж аваад эсвэл нэг гологдоод ч байгаа, хаягдчих гадж байгаа. Эсвэл үнэлэхгүй шүүмжлүүлээд байгаа энэ мэдрэмжийг аваад эсвэл би ингээл дандаа харилцаагаа солиол тийм ээ. Нэг харилцаан дээр ингээ явж байгаа л уйдаал дахиад харилцаа эхлүүлээл эсвэл нэг дотносоо л эрэнгүү цогтаагаал гэдэг энэ нөхцөл байдлууд нь ер нь юунаас холбоотой. Миний амьдралд үүсэж байгаа асуудлууд ямар шалтгаантай байж болох уу гэдгийг травматай холбож тайлбарлаж, судалгаагаар гаргаж ирж тайлбарлаж цогц байдлаар тань мэдээлэл олгож байгаа. Маш бага төлбөртэй.
6 цагийн хичээл нь 120 мянга л та. 1 цагийн хичээл 20 мянган төгрөг. 20 мянган төгрөг ч одоо доллараар бодвол хэдэн доллар? 3 мөр 5 доллар болчиход байна уу? Тийм ээ. Ийм хичээл ер нь олдохгүй шүү. Тэгэхээр эртхэн бүртгүүлээрээ. Бүртгүүлээд цогц мэдээллийг аваарай. Бичлэгүүдийг энэ бас танд өгөх болно. Цаашдаа боловсролд нэлээд ихээхэн анхаарнаа. Мэдлэг боловсролд утсандаа бид нэр гацаад байна. Тэгэхээр хэрэгтэй хүмүүстээ бас энэ хичээлийн мэдээллийг дамжуулж туслаарай. За түншлэн төгсөлийн хичээл дээр харилцаатаа яаж ажилладаг вэ гэдэг бүр сэтгэл засал хийж магадгүй 20 минут 30 минут сэтгэл засал хийж тэгээ энэ дээрээ юу хийсэн бэ гэдгийг би тайлбарлаж өгнө. Учир нь харилцааны травмаг хүн харилцаанд идгээд. Тэгэхээр харилцаанд идгээж байна гэдгийг би танд яаж харуулах вэ? Одоо сэтгэл заслын үед харилцаа яаж ажилладаг гэдгийг би танд харуул зааж өгнө. Тэгэхээр хүнтэй ажилладаг сэтгэл зүйч нар, сэтгэл засалч нар орж ирвэл маш сайн. Тэгэхээр демо хийж үзүүлэх нь шүү дээ. Цаашдаа ер нь бол алсын хараа өөрийнхөө сураад байгаа, үр дүн өгөөд байгаа аргуудыг монголчуудад зааж өгөх сонирхол бий. Тэгээ бүр нэг сайхан цогц хөтөлбөр боловсруулад олон улсынхан одоо эрх мэрхтэйг нь байвал зүгээр байна. Гэхдээ юу болох нь вэ? За манай Аюка маань байгаа бол чатаар сургалтанд бүртгүүлэх линкээ өгөөрэй. Тэгээд эхний хичээлээ би 8-нд орё гэвч дахиад бүртгүүлийг сунгаад 9-нд орохоор болж байна уу да? Хуваар маань 9-нд харж байгаа. За бүртгүүлсний чинь дараа угаасаа хуваарыг танд илгээнэ. Тийм хөдөө орон нутгаас манай хөтөлбөрт ордог хүмүүс бас байдаг шүү. Жоо их дандаа онлайнаар явж байгаа учраас тийм ээ. За ингээд дуусгая да. Бүгдд нь амжилт хүсье. Хэрэгтэй хүмүүст нь лайвыг түгээгээрэй. Баяртай. Сайхан амарцгаагаарай. За Болормаа коуч гээд тэр сургалтанд бүртгүүлэх линкийг танд өгсөн байна. Чат руу бас бичээд. Энэ Аюка сургалтанд бүртгүүлэх линк биш байна. Мөн үү? Энэ Sage-ийн линк болчлаа. Google формоос линк явуулчих тийм ээ. Тэгээ энийг устгаад Google формынхаа линкийг тавих нь. Хүн ер нь харилцаанд шархаж харилцаанд эдгэрдэг. Trauma гэж тэр нэг тийм нийт сэтгэлтэй нэгний оршихуйд утаснаас л болоод тусламж авч чадахгүй гацчихж байгаа юм шүү дээ. Тэгэхээр харилцаа trauma хоёр шууд холбоотой. Харилцааны тухай илүү сайхан гүн ойлголтыг авч чадъя гэвэл орж ирвэл сайн гэж хэлмээр байна. За одоо удахгүй шинээр линк тавиад өгөх байхаа. Тэгээд сүүлд орчихсон хүмүүс маань лайв эхнээс нь үзэж болно. Байтаахан гайгүй хэрэгтэй юм ярьчих шүү болсон шүү. Өглөөгөр толгой сэргийг арай гайгүй юм яриад байдаг. За эргээд уулзцгаая. Түр баяртай.